오늘의 날씨 일기예보는 맑음 햇살 밝음 오후 무작정 어딘가 향하는 발걸음 Гомын чанартай тэгээд гоё ингээд усандаа хийх ёстой юу? Амтлагч нь хийх ёстой юу? Амтлагч. Өглөө гарч өглөөний цай уучаад бутаж гэрлүүгээ ирж явах замдаа нэг тийм номын дэлгүүр болоод би уг нь тэрнгээр айгүй их байнга зөндөө явдаг. Гэтэ ерөөс өмнө анзаарч байгаагүй юм билээ. Тэгээ тэндээс орж би ийм 3 ном авсан. Ингээд цагаан какаог ингээд жолоод тэрийг ингээд discovery хийгээд тэрийг яаж бизнес болгоод ингээд яаж олон фейлдээд ингээд явсан гэдэг тийм бизнесийн суурьтай нэг тиймэрхүү ном юм. Тэгээ би их сайн мэдэхгүй байна. Ямар ч тач тэгж ойлгосон family chocolate business талаар юм шиг үлээ. Хоёрдугаар дээр ийм ном The Art of the Wasted Day. Нэг ийм ном. Гуравдах нь болохоор зөв ийм гоё шүлэг богино юм уншаад болчмоор байгаа үедээ ийм шүлгийн номнууд амар гоё байдаг. Тэгээд одоо миний бүх номнууд хичээлийн номнууд тэгээ иймэрхүү уншдаг номнууд ерөөсө 50-аар авахгүй байгаа. Би өрөөндөө номын 50-аартай болоогүй байгаа. Тэгээд номын 50-аар авч тавих ажилтай. Зүгээр нэг хан дээрээ нэг ийм ханы номын 50-аар хийх, номын 50-аар хийх үү эсвэл шалнаасаа ингээд дээшээ таазуртал. Тийм өндөр биш юм ахаа зүгээр ингээд шалан дээр тавьчихдаг нэг номын 50-аар ч юм уу. Ямар ч тач номын 50-аар авах тийм ажилтай байгаа. Тэгэхгүй бол одоо бүх номнуудыг хайрцагт хийцэн яваад байгаа. За тэгээд одоо сахтаа битээр гарч Costco орох чинь. Costco орч нэг хэдэн чихэр нэг Америк яваад ирсэн хүмүүс юу авч буцдаг бэлээ нэг тиймэрхүү юмнууд аваад ирэх ажилтай байгаа. Тэгээ маргааш Монгол буцаж байгаа болохоор өнөөдөр ирээд ачаа баглаа чиндамаа бэлдэх хэрэгтэй. Чиндамны баг жинхэнэ нэлээд хүнд дүүрэх төгцсөн байгаа болохоор бас сайн чихэр өдөр хитэрч болоо гэж тавьсан юм. Аль хөнгөний түүгээл аваад байна. Нэг маш татны найз маань чихэр өдөртэй. Энэ бүр ягаад амар дуртай. Энэ бүр ямар ч амт. Миний хувьд ямар ч амтгүй амар шиг заяа. Найз маань маш ихээр дуртай учраас би энийг зориулж авлаа. Costco-с хасч зөвхөн нэг амар том хэмжээтэй. Тэгэхээр нөгөө чиндамын бүтэхгүй учраас чичгнийг авлаа. Дэлгүүр орж нэг ургуулны хүрээлэгч тэгээд лип ойл хассан. Тэгээд тэрийг туршиж үзэнгээ харуулах гад. Яс. Хэмтхан NYX-с хойлж авсаахгүй юу гэсэн чинь энэ юм юу гарт бүгд гарт юм шиг байна. Минут бор айлайнер авч үзээд тэгээ бас тэрийг тест хийх гэдэг ингээд амар лайнер тавьсан байгаа.
Paul, put on some jeans. Долоонаас юм гоё болно. Ларистэй юу явъя гэж удаан бодоод тэрээс гоё студ олохгүйс ахгүй юу. Тэгээд finally нэг гоё газар олоод тэг өнөөдөр тэр газар руугаа хамгийн анхны хичээлдээ явах чинь. Тэгээд яагаад вэ гэхлээр одоо би йогаг гэртээ хийж болох байц нэгдэж байгаа. Тэгээд дээрэс нь гадаа халуун байгаа болохоор бас hot yoga хийхэд жоохон хэцүү. Тийм болохоор одоо нэг жоохон өөр дасгалын урсгал руу орж үзээд тэг йогага давхар гэртээ хийгээд явна гэж бодож байгаа. Энэ өсмөстэй яг юу болоод байна. Тэг өнөөдөр миний хамгийн анхны хичээл. Тэгээс одоо миний явдаг йог тэгээд энэ Pilates хоёрын сарынхан төлбөр яг адилхан юм билээ. Тийм болохоор why not гэж бодоод өглөөнийхөө хичээлээ дуусгачаад явж гин. Тэгээд одоо харлаа. Би өглөө 8:20-оос хичээлтэй байж байгаа. Одоо цаг 1 болж байна. Өнөөдөр зурны хүртэл хичээлтэй. Би өглөө жоохон хичээлээсээ хоцроод уг нь яг таарах байх гэж бодоод гэрээсээ гарсан чинь жоохон трафиктэй агаад тэгээд нэг 5 минут хоцорсон. Энд бүр амар халуун байгаа энэ 7 хоног. Маргааш өдөр 2-оос 7 байгаагүй сэрвхэн болоод гадаа арай дээр болж байгаа юм шиг үлээ. Замаараа юм авч итгүү бараг очоод нэг ус юм иддэг ч юм билээ. Жаа сэрүүцэгтэй. Би өглөө нөгөө цайгаа ууж амжаагүй. Маганд obvious хийгээ гараад ирсэн. Хичээл дээр энэ хэрэгтэй 2 нам авсаахгүй юу? 2 нам аваад нэг нам нь надад байхгүй. Нөгөө нам нь надад тэр PDF-ээр онлайнаар байсан хгүй юу? Тэгээ би за уусаа би ном уншихдаа PDF-ээс илүүтэйгээр яг ингээд намаараа байх юм бол илүү сайн уншиж илүү сайн ойлгоод амссан гэдэггүй гэж зөв хайлайт дээр хийгээд яг номыг авчиж доо гэж бодоод авцыг чи 2 ном нийлээд 80 хэдэн доллар болоод тэгээ би нөгөө тэр ажиллаж байгаа хүнийг нь асуугаад энэ номоо олдохгүйсэн ахгүй юу. Тэгээд тэр хүнийг хаашаа нь оруулаад энэ номыг амар удаан айлгуулад тэгээ арай гэж олоод тэгснийхаа дараа заахаа бодлоо гэх юм бол муухай штэ. Юм болохоор тэгээ авцсан. Гэтэ магадгүй би баг энийг маргааш буцаач идөө. Уусаа PDF-ээр уншиж болохоор амч заавал юм шиг үнтэй авах шаардлагатай юм шиг санагдлаа. Миний нөгөө авсан ном нь болохоор $18. Яг энэ надад PDF-ээр байгаа ном нь болохоор $55 гэж байгаа юм. Тэгэхээр харин сайхан хоолой HD. Өнөөдөр би өмсөс хармаасандаа химээ хийлгэсэн. Тэгээд that means ус хөрвөжлөхгүй. Тийм болохоор жоохон ингээд тойруулаад хөнгөн цэвэрлэж чинь.
байна.